Зохиолч саярхын пүрвсэрэн мөнгөн дэрэм богино өгүүллэг. Унган махан шуугдсан янхгар цээжиндээ чихсэн ертөнцийн түмэн учрал мянган жаргалыг дааж ядан явнуудаа гэмээр бүх эсхийн алгасаар морь хараад буцан ирж яваа мөнгөн дэрэм монхор хамрынхаа өрөөс нүхийг дунд хуруугаараа дарж шүрх хийлгэн нусаа нэгээд өвгөн насанд нь намб нэмэх халиу нудрагаараа нүрээ таглан тэт зантай хүүтэрч байх шивтэй. Аргагүй нэг гунам бух хогжээлгах 3-9 хүйтэн эдэд тачгинж байна да гэсээр орж ирэв. Энгэрийн товч эмээлийн баавар хазаарын тов руу ханцууны болтоос эхлээд төө өргөн бүсний арал тоохой урт хэт утгаан хүртэл уран хийцтэй цалин цагаан мөнгөөр гоёсон дэрмийг нутаг нугаараа мөнгөн дэрэм гэцгээн. Мөнгөн дэрэм наадмын хэд хоногт онгод хямран асч гэдгэр нуруугаа нумартал гээдэж зовхон суларсан гурвалжин нүдэндээ оч бадраан алхдаг билээ. Цагаан сарын барилдаанаар мөнгөн дэрмийн нүдэнд торсон бүх тэр жилийнхээ наадмаар цахиур хагалдаг гэсэн битүү сүжиг бөхчүүдийн дунд ам дамжин яригддаг болохоор зул сараас эхлэн өвгнийхөр зочломтгой. Орой өдөш бууж мордомхой болсон шагдар зааны ганц хүү доржийг харж "За хүү минь чи бор начинтай тунж барилдах байх. Наг захийнхаа ам эхэнд орчихгүй бол энэ жил дааг хөтөлж магадгүй дээ" гэж хэлэхэд өвгний үгэнд хөөрч догдолсон хар хүү баярлан мишилцсээр мордоод давхичихсан билээ. Гэтэл бүх юм өвгний хэлсэн ясаар болов. Өвгөн засуулын хэлсэн үгэнд хөөрч баярлсан сахалд орж нагц талын ойрын хамаатан бор начинтай тунж барилдахдаа өвдгөн чичирсэн өвгөн хожуулыг ам их хийлгэлгүй хурдхан шидчих гэж шийдэн хав золгон барьж аваад өргөөд гаргаж иртэл ёо шагаа булгарчих шиг боллоо гэсээр царай нь хөвхийн ярваажээ. Яана гэж бодсон дорж гэд барьцаа суллан буулгах агшинд гялсхийн давхрачиж тас гэдрэг нь харуулж шидчихэд дэвэд явчихад эртний анд шагдар дэрэм хоёр наадмын дэвжээ хотолцтол инээлдэж байсан билээ. Шагдар зааны хүү сахалд орж гэх сарлагын гун шиг хар хүү зэрэгэлдээ сумаас адуу хөөж хазаар гүйлгсэн хэрэгээр аймгийн цагдаад дуудагдан сар шахуу шүүхийн үүдэнд цаг бүртгүүлэн суусаар цагаан сарын шинийн 3-нд цагаатсан бичиг өвөртлөн харж ирсэн сургаар мөнгөн дэрмийн ганц охины харцнаас гуньгийн бор шувуу сэмхэн өргөж нисхийг хашир өвгөн анзаарч байлаа. Өвгөн засуулд залгахоор айлчилсан нутгийн бөхчүүд сахалд оржийн аймагт шүгэрсэн аатай барилдааны тухай манай сахалт битүүний барилдаанд аймгийнхныг шуугуулсан гиндэ. Адуу хулуулсан хэрэг нь цайрсан байхаа гэхэд адуу хөөсөн гүжир хэрэг нь угаасаа гүтгэлэг биздэ гэж охин нь цэхэлдэж байв. Гүжир хэргийн битүүг гогцоонд тушигдаж хоолой боосон зангилааны нарийн мучгийг тайлахаар олон хоног бодсон сахалд орж цагдаагийн даргатай уулзах санаа төрөв. Өргөн ханхар цээж хулгар чихтэй цагдаагийн даргын үүдийг сахисаар дөнгөж ирмэгцэн араас нь давхиж ороод "За дарга минь бүх хүн худлаа хилдэгвийг та мэдэх байх. Намайг ороогоод байгаа тэр хэдэн алдуулаа эзэн нь олсон гинэ. Адууны тэнгэрт цоролдсон эрийн хямар харж буурал эцгийн буян хишиг эмээлээ гидсэндээ авчхаагүй байна. Би хулгай хийгээгүй. Сар шинийн барилдаанд нутгийн дэвжээ эзгүүрээд байна. Та намайг
гэрт минь хариулж өгөөч. Гэсээр сахал ус нь нэлмийсэн алмас шиг хархуу хаалгаар нь хөндлөлдөн орж ирээд өмнө нь өвдөг сөхрөн суухад үг дугуйхан харж суусан дарга. За яхав. Маргаашийн барилдаанд шүүгрэх чадал байвал надтай шинийн 3-нд уулзаарай гэхэд түрүү бүхийн өмнө хэлсэн үгээ мартавдаа гэж ханхалтсан сураг өвгнийг баярлуулав. Биар дагаж истэг юм. Дорж хүү сайн л байгаа юм байна. Хөдөлсөн бүхийн ам худлаа байдгүй юм та гэд өмөрсөн янзтай зөрүү харж байлаа. Тэнгэр эцгийнхээ үе чацуутан өвгөн засуулчид гар зөрүүлэхээр хадаг бэрэн айлчилсан сахал доржийг хялмхийн харж сууга мөнгөн дэрэм. За мутууч юм. Шууныхаа жаахан бяранд эрдэж энэ тэнд ам гараад яваа сураг байна уугүй юу гэж зэмлэнгүй харахад хүзүүгээ маажин хулмагнан суусанд орж залтай хүний зохиосон хилс хэрэгээс мултарчих санаатай аргаа барж суулаа гэж номойхон бовтнаад цагдаагийн даргад ам гарчхаад шөнжин унт чадсангүй. Унтчихвал яана гэхээс нойр үргэж шөнжин тарчилсаар өглөө болгосон. Муу хүний заяа цавагт гихчээр аз таарсан явдал тохиож шөвгийн 4-т арай л гэж хүрээд их шөвгт цагдаагийн даргад амлуулж тархиа эргэтэл шийдвэлсэндэ гэж сулхан хэлээд инээмсэглэн суув. Чамд тустай явдал болж дээ. Дөрөн мөчнийхөө тэнхээнд тааруулж бодол санаагаан захирах том сургууль болсон байна гэсээр сахал доржийг мордуулав. Гэтэл тэр шөнө төрсөн ганц охин нь дээл хувцаан боож аваад оргоод явчихсан байв. Сахал доржийн галыг цахиж гэрийг гийгүүлэхээр гэрээсээ оргосон охин нь бие давхарлан хөл хүндэрч өвгөн эцгийнхээ магнайг тэнээлгэж буй. Өчигдөр өглөө хүргэн хүү сахал дорж ааг амсгаагүй давхиж ирээд аваа дүрглээрэ цэцгээ өвдөд байна гэж хэл дуулгach хаад буцаад жавхчихав. Араас нь хөгшнөө дагуулan санд минь чогшуулсаар ирэхэд бүх эцгийн шир хатах мантхар улаан хүү төрчөөд эр хонгор дуугаар ва-хийн чарлаж угтсан аж. Сайхан байна. Сайхан байна. Үүнээс илүү жаргал гэж юу ахив? Энэ муужаалыг зодгоны санжинд гараа хүрэгтэл үхэх ирэхгүй боллоо. Гэсэн шүүн бодон хөргнийхээ гэрт ороход царцуу зайдас галд шаран суугаа сахал дорж инээд алдан. Хава хоёулаа зайдас огтлох. Хэн шүү тавилаа гэд ээж загнуулж суунаа гэсэр малилзж байлаа. Тосон тусгансан шарсан зайдсны амт тунчиг гоёжээ. Зохилог бичсэн Сойрхын Пүрвсүрэн, уншсан Эрхэнбаярын Батторж.